Өдрийн минь үзэгчтэй Fluster TV чанелын маань ээлж гүшлэг бэлэн боллоо. Өнөөдрийн бичлэгээрээ бид 5 асуулт хэмээх цуврал бичлэгийн эхний дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За ингээд бичлэгдээ орцгоё. Бид дракон чөтгөрийн жимс идсэн үү? Хэрвээ идсэн бол ямар жимс идсэн бэ? Засгийн газраас түүнийг дэлхийн хамгийн аюултай хүн хэмээн зарласан байдаг. Тэгвэл түүний чадварын талаар таамаглал төвшүүлцгээе. Тэр чөтгөрийн жимс идсэн бас байж болох таамаг. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Логтаунд Смокер Люфиг алах гэж байхад дракон гарч ирснээр Люфи аврагддаг. Тэр үед маш хүчтэй эргүүлгэн сэлэх, зарим барилга, эд зүйлсэд хохируулжруулах хэмжээний хүчтэй байдаг. Дараагаар нь том хар үл гарч ирэн бороо ордог. Үүний ачаар Люфи аврагддаг. Тэгвэл дракон ямар нэгэн цаг агаарыг үдирцдэг жимс идсэн байж болцсошгүй юм. Цаг агаарыг үдирцдэг гэхээр Логиа төрлийн чөтгөрийн жимс идсэн байх боломжтой. Хэрвээ энэ жимсийг идсэн бол түүнийг дэлхийн хамгийн аюултай хүн гэж зарлахад нэг их гайхаад байх зүйлгүй. Тэр дээд түвшний хаки ашиглагч. Энэ миний бодлоор хамгийн үнэмшилтэй таамаг. Тэр яг л Рейли шиг чөтгөрийн жимс идээгүй хүчтэй дөрүүдийн нэг байх. Яагаад ч юм энэ таамаг хамаагүй үнэмшилтэй санагдаад байгаа л та. Жимс идээгүй. Бурхны өндийд юу болов? Бидний мэдхээр Голди Рожер болон Тэнгисийн цэргийн баатар Мон Кейди Гарп нар Рокс далайн дэрэмчдийн эсрэг тулаан хийн ялсан байдаг. Рожероос ч өмнө далайн тэнгисийг эзэгнэж явсан Роксын багт одоогийн зүй ёсны 3 Йонко байсан. Тэрээр дэлхийн засгийн газрын нуун дарагдуулсан зүйлүүдийг сонирхдог байсан төдийгүй бүр заримыг нь хүмүүс дэлгэсэн байдаг. Тийм болохоор түүнийг дэлхийн засгийн газар түүхийн хуудаснаас арчих шийдвэрийг гаргасан. 38 жилийн өмнөх Бурхтын өндийд тулааныг харж үзвэл Рожер болон Гарп ялах магадлал бага юм. Учир нь Роксын багт одоогийн Йонко цагаан сгалт, Йонко Биг Мом, Йонко Кайдо мөн Алтан арслан Шики нар байсан юм. Йонко Панк хазаартад юу болов? Бидэнд ил болоогүй байгаа томоохон тулаануудын нэг. Бүхэл бүтэн нэг арлыг 2 өөр цаг агаартай болгоод зогсохгүй. Тэр нь одоо хүртэл тийм байгаа гэхээр л энэ тулааныг үзмээ санагдаад байгаа. Удахгүй бидэнд ил болгоно гэдэгт итгэлтэй байна. Хүртэл Вегапанк амьд уу хаана байгаа вэ? One Piece ертөнцийн гоц ухаантай гэж хэлэхэд буруудахгүй л болов уу? Бид түүнийг хуучин Шичибукай байсан хусгалчдын армийн гишүүн Бартоломео Кумаг бүтээсэн гэдгээр нь мэднэ. Түүний талаар нэг их гараагүй байгаа бөгөөд цувралын хамгийн нууцлагдмал маш чухал дөрүүдийн нэг гэдэг нь мэдээч хэрэг. Зарим One Piece сонирхогчид нэгэн таамаг гаргасан нь одоо гарч буй Wano Arc дээр Vegapunk гарч ирэх магадлалтай гэсэн таамаг юм. Энэ таамаг гарах болсон шалтгаан нь одоо Wano Arc-ийг хамгийн сүүлийн аркийн өмнөх арк гэж хэлсэн байдаг. Тийм учраас One Piece дуусах төхөж байгаа болохоор одоо One Piece-ийн маш олон чухал нууцуудыг дэлгэх нь мэдээч хэрэг. One Piece Shanks эсрэг дөрөв. Яагаад ийм таамаг явах болсон бэ гэвэл Shanks засгийн газрын дээд 5 өвгөн болох Горосей нартай нэгэн далайн дэрэмжний талаар анхааруулдаг. Үүнээс үүдэн Shanks-ыг дэлхийн засгийн газар болон иймүүтэй холбоотой таамагууд яваад байгаа. Энэ нь зөвхөн One Piece сонирхогчдын гаргаж ирсэн таамаг гэдгийг анхаараарай. Би л хувьдаа Shanks-ыг эсрэг дүр гэж огт бодохгүй байна. Гэхдээ одоо маань сюрприз барихтаа мэргэжлийн өнгөдгийг анхаарах хэрэгтэй. Shanks-ыг бичлэгтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ та subscribe хийж амжаагүй бол subscribe хийгээд хажуу талын охон дээр дарчхаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.
Та